За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теологи төслийнхөө 7 дугаар хичээлийг төлөвлөхөд бэлэн болж байна. Тэгэхээр энэ 7 дугаар хичээлээр бид Бурхны үгийн талаарх доктрин гэдэг нийт 7 цуврал хичээлийнхаа сүүлийн хичээлийг бид үзэх гэж байгаа. Мэдээж бид цаана өөр олон доктринуудыг бид үзэх болно. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол Бурхны үгийн албан ёсны чанар гэж. Өөрөөр хэлбэл Бурхны үгийн үг буюу Библи ямар ном байх ёстой, яаж хийдсэн бэ гэдэг талаар хариултыг бид энэ хичээлээс олж авах болно. Тэгээ би та бүхэнд юуны өмнө дэлгэцийн баруун тал байх Библийн ишлэлүүдийг эхлээд уншаасаа гэж хүсэж байна. Би одоо Библийн ишлэлүүдийг уншия. Лук 24-ийн 44, 2-р Тимотийн 3-р бүлгийн 14-өөс 17, 2-р Петрийн 3-р бүлгийн 15-аас 16, Илчлэл номын 22-ийн 18. За эдгээрийг та бичиж аваад өөрийнхөө Библиэс уншаасаа гэж хүсэж байна. За Библиэд ямар ном байх ёстой, байх ёсгүйг яаж шийдсэн бэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээр үзэх болно. За нэг шинэ үгийг танилцуулахыг хүсэж байна. Энэ нь канон гэдэг үг байгаа. За бид бол одоо юм канондуулах гэдэг тэр үгийг бол мэднэ. Яг тэгж адилхан бичигдэнэ. Гэхдээ арай өөр утгатай. Канон гэдэг нь ерөнхийдөө шугам хэмжүүр гэсэн утгатай грек үг байгаа. Канончлогдсон ном гэдэг бол албан ёсоор Библийн эрх бүхий ном гэсэн утгаар бол ойлгогддог. За канон гэдэг нь ерөнхийдөө жагсаалт гэж бас үгээр бас ойлгогддог. Тэгэхээр Библиэд ямар ном байх ёстой, Библийн номын жагсаалтыг канонжуулсан, канонжих, тийм ээ, одоо канондсон гэж бол ярихгүй, харин канон болсон, баталгаажсан гэсэн ийм утгаар бид ойлгох ёстой. За хоёр төрлийн канон байгаа. Нэгдүгээрх нь еврейн канон буюу хуучин гэрээ, хоёрдугаарх нь христийнхний канон буюу шинэ гэрээ. За энэ хоёр канонд багтсан одоо номуудыг л бид Библийн 66 ном гэж үздэг. Хуучин гэрээ нь 39 номтой, шинэ гэрээ нь 27 номтой. За протестант болон одоо Ромын католик хоёр Библи бол өөр байдаг. Протестант Библи бол 66 байхад католик Библи нь 66 дээр нэмэх нь 7 апокрифа гэсэн англи ордог ном байдаг. За ер нь апокрифа гэдэг англид 15 ном бол байдаг. За апокрифа гэдэг ном бол хуучин гэрээ ба шинэ гэрээний хооронд байсан 400 гаруй жилийн туршид Бурхан чимээгүй байсан. Өөрөөр хэлбэл тэр үед ямар ч Библи бичүүлээгүй, ямар ч иш үзүүлэгч төрөөгүй, Бурханыг бол хилэгдээгүй. Энэ үед дэлхийн тайз, тийм ээ, одоо грек ромын тэр соёлын нөлөө рүү хуурж байсан 400 гаруй жилийн түүх бол байдаг. За энэ 400 гаруй жилийн түүхэнд бол Израилийн маш олон одоо Библийн багш нар, зохиолч нар янз бүрийн одоо Библийн сэдэвтэй юм уран зохиолын танин мэдхүн түүхэн ийм номуудыг бичсэн байдаг. Эдгээр номуудыг апокрифа гэж байдаг. Энэ бол протестантууд бидний хувьд бол евангелийнхан бидний хувьд бол Библийн Бурханаас өгөгдсөн ном гэж үздэггүй, канон болоогүй номуудыг бид апокрифа гэж үзэж байгаа. За католикийн талаар ярьсан учраас би хэд хэдэн ялгаануудыг хэлье. За Ромын католик бол Библийн дээр бол Ромын католик чуулган байна гэж үздэг. Харин евангелийнхан буюу протестантууд бол Библийн доор чуулган байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл чуулганы дээд эрх мэдэл бол Библи. Ромын католик үед бол Библийн дээр байдаг эрх мэдэл бол Ромын католик чуулган гэж үздэг. За Ромын католик бол Библийн номыг эрх мэдэлтэй болгодог учраас өөрсдөө Библийн дээр гэж үздэг. Харин бидний хувьд бол Библи бидний дээр байгаа учраас эрх мэдлийнхэн дор бид амьдрах ёстой. Бурхны үгийн дагуу бид өөрсдийнхөө зам мөрийг засаж явах ёстой гэж үздэг. За еврейн каноны талаар бүгд эхлээд үзье. Ромын католик ба протестантуудыг ялгаж байдаг одоо хуучин гэрээний номуудын тооны талаар бид өнөөдөр үзэх болно. За Ромын католикийн Библи бол хуучин одоо гэрээ нь бол 39 ном дээр нэмэх нь 7 апокрифа ном байдаг. За энэ апокрифа номууд бол монгол хэлэн дээр бол орчуулагдаагүй. Би оюутан байхдаа Сусанагийн түүх гэдэг Сусана гэдэг тэр одоо апокрифын жижигхэн номыг уншиж байсан. Тэр нь ерөнхийдөө тухайн үеийнхаа ард түмнийг шашны хүмүүс хэрхэн одоо дарлаж мүлжиж байсан тухай өгүүлж байгаа юм ном байгаа. Тэрнээс тэр бол Библийн одоо канонд орсон ном биш. За жишээлбэл ямар одоо 7 ном байдгүй гэхэд би ерөнхийдөө нэрийг хэлье. Тобит,
Жудит, Мэргэн ухаан, Экклесиастикус, Барук, 1-2 дугаар Макабчууд болон Эстер Даниэлийн нэмэлт номбод гээд ингээд 7 ном болвол энд л ордог. За харин еврейн канонд бол 39 ном биш 22 ном байдаг. За яагаад 22 ном байдгийг би танад хэлэх болно. Тэгээд энэ 22 номоо 3 хуваасан байдаг. За нэгдүгээр нь хууль. Энд бол Мөсегийн 5 ном ордог. Эхлэл, гитлэл, Лев, тооллого, дэд хууль. За иш үзүүлэгчд гэдэг ном дотор 13 ном байдаг. 13 ном. За Йошуа, шүүгчд. За шүүгчд гэдэг ном дотор Рут номыг багтаасан байдаг. Самуэль гэх юм бол бидний Библиэлд 1-2 дугаар Самуэль гэж байдаг бол еврейн канонд бол Самуэль ном 1 ном болж орсон байдаг. Хаад ном жишээлбэл 1-2 дугаар Хаад гэж байдаг бол еврейн канон дотор Хаад гээд 1 ном байдаг. За бидний Библи дотор Иремья, Гашууд гэж тусдаа ном байдаг бол еврейн канон дотор энэ хоёр бол одоо Иремья гэдэг нэрийн дор Иремья дотор Гашууд номыг хамтдаад 1 ном болгосон байдаг. За Изекиэл, Исая, Йов, Даниэл, Эзра, Нехемия гэдэг ном бидний Библиэлд 2 тусдаа ном байдаг бол еврейн канонд бол 1 ном болгосон байдаг. Шастрын 1-р шастр, 2-р шастр гэдэг бидний Библиэлд байдаг бол еврейн канонд энэ шастр гэдэг номыг 1 болгосон байдаг. Эстер болон одоо 12 иш үзүүлэгчдийн номыг бол 1 ном болгосон байдаг. 12 одоо бага иш үзүүлэгчд гэдэг дотор юу орж ирнэ гэхээр Хосея, Йоэл, Амос, Обадия, Йона, Мика, Нахум, Хабакук, Сефения, Хагай, Сихария, Малах гэдэг. Өөрөөр хэлбэл протестантуудын Библиэд байгаа бүх одоо номууд бол энд бол 1 болоод орчихсон байна. За бичвэр буюу энэ ном дотор одоо дуулал, сургаал үгс, номлогчийн үгс, Соломоны дуу гэдэг энэ 4 ном бол багтдаг. Тэгэхээр еврейн каноны энэхүү 3 ангиллал дотор байгаа бүх номууд нь хэдийгээр еврейн канонд 22 гэсэн боловч протестантуудын хувьд бол 39 болж задарч ингэж яг одоо бүгэн хэмжээгээр орсон байдаг. За Есүсийн хувьд бидний эзэн Есүсийн хувьд еврейн энэ 3 ангиллалыг одоо багтаасан еврейн канон буюу хуучин гэрээг уншдаг, баримталдаг юм байсан. Эзэн Есүс хүртэл Лук 24-р бүлгийн 44-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Тэр тэдэнд ингэж айлдав. Та нартай хамт байхдаа миний ярьж байсан үг ийм болоо. Энэ нь Мөсегийн хууль, иш үзүүлэгчд болоод дуулалдах миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл Мөсегийн хууль, иш үзүүлэгчд болон дуулал гэдгээр шууд хуучин гэрээг бүгднийг базаж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Есүс энэ хуучин гэрээ буюу еврейн каноныг 3 ангил дотор бүгдд нь миний тухай байгаа гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр Есүсийн хувьд болон Есүсийн дагалдагч элч нарын хувьд бол тэдний барьдаг Библи бол еврейн канон буюу хуучин гэрээ байна. За Матай 7-гийн 12, Ром номын 3-ын 21 дээр хуучин гэрээг ерөнхийдөө хууль ба иш үзүүлэгчд гэдэг одоо үгээр одоо ерөнхийлөн тавьчлан хэлсэн байдаг. Тэгэхээр Есүс 3 жилийнхаа үйлчлэлийн явцад түүний барьдаг, иш татдаг, уншдаг Библи нь энэхүү еврейн канон байжээ гэж бид бол ойлгох ёстой. Тэгэхээр Есүсийн энэхүү одоо еврейн каноныг Бурхны туйлын эрх мэдэлтэй Бурхны үг гэж хүлээн зөвшөөрсөн маань еврейчдийн хувьд ч Есүст итгэгчдийн хувьд ч Библийн 39 ном, хуучин гэрээний 39 ном бол Бурхны үг бөгөөд эрх мэдэлтэй гэж бид бас хүлээн зөвшөөрөх ёстой байдаг. За Библийн орчуулгын түүхэнд Septuagint буюу LXX гэдэг нэрээр бол одоо хуучин гэрээг бол орчуулсан юм арай дэлгэрүүлж орчуулсан юм грек хувилбар байдаг. За L гэдэг маань Ромын 50 гэсэн тоо, X гэдэг маань 10 гэсэн тоо. Тэгээ 2 удаа X гэхэлэр нийлээд 20 болно. Өөрөөр хэлбэл 70 гэсэн энэ утгыг бол ерөнхийлж байгаа. Манай эзний өмнөх 3 дугаар зуунд 70 одоо орчуулагчид энэхүү Septuagint гэдэг хувилбарыг грек хэлний, еврей хэлнээс грек хэлний орчуулсан ийм хүмүүс байдаг. За энэхүү 70 гэсэн нэрээр түүхэн тэмдэглэгдсэн Septuagint гэдэг одоо грек библиэлд нэг одоо зүйл гарсан. Тэрний үгээр еврейн канон дээр тэд одоо апокрифа номуудыг болоод нэмж оруулсан байдаг. Ийм
хэдийгээр тэгсэн ч гэсэн еврейн багш нар раби нар бол еврейн каноноо бол тусад нь үзээд апокрифа номуудыг яг уншиж бол гэхдээ эндээс онол сургаал теолог бол гарахгүй гэдэг хатуу зарчимтайгаар бол энэ хоёрыг ялгаж үздэг байсан. Тэгэхээр зөвхөн одоо еврейн одоо каноноос л теолог гаргаж болно, апокрифагаас гаргаж болохгүй гэсэн ийм хатуу зарчим байсан учраас апокрифаг ерөнхийдөө еврейн багш нар бол уншихыг бол зөвлөдөг. Гэхдээ тэр үгийн дагуу заавал амьдрах ёсгүй гэдэг энэ одоо хатуу зарчим бол байсан. За манай эзний 382 онд Жером гэдэг одоо теологч, библийн багш энэ хүн латин хэлний библийг орчуулах ажилдаа орсон. За энэхүү библийг орчуулах ажилдаа энэ хүн бол Септуагинт буюу 70 гэсэн энэ библиэс их одоо бичвэр болгож ашиглахгүйгээр шууд еврейн каноныг бол ашигласан байдаг. За Жеромын хувьд яагаад ингэж үзсэн бэ гэхээр энэ хүний хувьд одоо 70 гэсэн Септуагинт гэсэн энэ орчуулган дээр байгаа грек орчуулган дээр байгаа апокрифа номууд бол бурхны хувьд бол канон биш. Харин зөвхөн еврейн одоо канон бол 100% бурхны үг гэж хүлээншүүлсэн учраас зориуд шууд еврей хэлнээс бол иш татсан. За энэ хүнтэй яг нэгэн цаг үед бас амьдарч байсан залуухан Августин гэдэг хүн байгаа. За энэ хүн бол апокрифа бол маш их онцолж бурхан апокрифа гарч ирсэн, еврейн канон орж ирсэн. Тийм ч бас энэ хоёрыг хоёулаа бурхны үг гэж хүлээншүүлэх ёстой гэж зүйлсээр байгаад Жеромын одоо латины Vulgate гэж одоо энэ орчуулган дээр энэ нөгөө Жеромын орчуулсан еврейн каноныг латин хэл рүү орчуулсан библиэлд нэмэх нь 7 апокрифа номуудыг оруулснаар Ромын католик сүмийн ирэх мянган жилийн түүхэнд барьдаг гол библи бол энэхүү Жеромын латин Vulgate гэдэг энэ орчуулга болсон байдаг. Харин протестантууд тийм ээ одоо шинжлэлийг хийх үедээ теологийн шинжлэлийг хийх үедээ библийг дахин орчуулсан байдаг. За библийг латин хэлнээс одоо биш одоо яг еврей хэлнээс нь тэднээс орчуулах үедээ апокрифа номуудыг бүгдийг нь бол хассан. Тэгээд зөвхөн еврейн канон ба Есүс болон түүний элч нарын заасан шинэ гэрээ нь библи юм аа. Библийн канон юм аа. Харин апокриф бол огтоос ч огт канон биш гэдэг зүйлийг бол тэд бол баримтаж хэлсэн байдаг. За шинэ гэрээний номын жагсаалт буюу шинэ гэрээний каноны талаар би жоохон хэлье. Шинэ гэрээний 27 номын хувьд бол ямар нэг асуудал байхгүй. Бүх ном манай эзний одоо 1-р зуунд бол бичигдсэн байсан. За тэдгээр номуудыг шинэ гэрээний номын жагсаалтад оруулахад үндсэндээ хоёр зарчмыг баримтдаг гэсэн. Нэгдүгээрх нь энэ номд элчийн эрх мэдэл байгаа юу гэж. Өөрөөр хэлбэл Есүсийн дагалдагч буюу элч тийм ээ 12-ын нэг хин энэ номыг бичсэн бэ гэдэг шалгуур тавьдаг. Матай, Петр, Иохан гэдэг ч юм уу тийм ээ. Зарим одоо элч нар ном бичээгүй, Андрей ч юм уу тийм бусад элч нар бичээгүй. Харин мөн элчийн нөлөөнд ор байсан түүний дагалдагч байсан хүмүүс энэ номыг бичсэн үү гэдэг юм шаардлагатай. Өөрөөр хэлбэл Марк бол Петрийн дагалдагч байсан, Лук бол Паулийн дагалдагч байсан. Энэ утгаараа тэдэнд одоо элчийн эрх мэдлийг одоо өгсөн. Учираас тэд бол элч нараас сонсон зүйлээ буулгаж бичсэн гэдэг ийм зүйлийг бол тэд бол хүлээншүрэх нэгдүгээр ангиллалд оруулсан. Хоёрдугаарх нь тухайн одоо шинэ гэрээний канонд хүлээншүрэгдэхийн тулд тухайн одоо бичээс түүхэнд танигдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл үеэс үед чуулганы дотор энэ бол элч нарын бичсэн одоо захиа, энэ бол элч нарын бичсэн сайн мэдээ, энэ бол элч нарын бичсэн тийм ээ одоо ирээдүйн талаарх ном гэдэг зүйлийг одоо харгалзан үзэж манай эзний 367 онд шинэ гэрээний анхны одоо бүрэн жагсаалт буюу канон бол гарч ирсэн байдаг. Шинэ гэрээн дээр бол Ромын католикууд ч асуудал байхгүй, одоо пресвитеранууд ч гэсэн протестантууд ч гэсэн асуудал байхгүй, бүгдээрээ 27 ном хүлээншүүлдэг. Харин шинэ гэрээ, хуучин гэрээний талаар протестантууд ярихдаа Жеромын баримталж ирсэн хуучин гэрээ бол еврейн канон 100% аваад тэгээд шинэ гэрээний 27 номыг багтааснаар энэхүү 66 номтой бид болсон байна. За протестантуудын хувьд апокрифаг эсэргүүцэж байсан хэд хэдэн шалтгаан байдаг. За тэдгээрийн нэг шалтгаан нь гэвэл одоо апокрифад бичигдсэн зарим зүйлс нь
Библийн бүхэл төлөвлөгөө буюу хуучин гэрээ, шинэ гэрээний бүх номуудын гол нэг тийм тухайн сэдвээр ярьж байгаа нэг тийм занжин шугам байгаа, зарчим байгаа. Тэр зүйлтэй апокрифагийн зарим зүйл бол зөрчилдөж байсан. Жишээлбэл Ромын католикуудын хувьд purgatory гэж ийм онол юу байдаг? Зан үйл байдаг. За энэ purgatory гэдэг зан үйл нь ямар утгатай бэ гэхээр нас барсан хүний араас буян үлдэж тэр хүний деваачн руу оруулах тийм илүү их оноог нь өсгөх ийм зорилготой ийм зан үйл байгаа. Ерөнхийдөө юу гэсэн үг гэхээр нөгөө нас барсан хүн маань тамд унахад хангалттай муу биш. Деваачнд ороход хангалттай сайн биш учраас нэг тийм там деваачнгийн оронд тийм завсрын орон зайд байгаа учраас энэ хүний тамд унахчихгүй шиг деваачн руу оруулахын тулд ерөнхийдөө нөгөө үхэгсдийн араас залбирал үлдэх буян байрц янз бүрийн сүмээс шаардсан өргөл барьцыг өгөх ийм байдлаар нөгөө хүний энэ хүн деваачнд орсон гэдэг нь баг бичиг авдаг ийм сонин зан үйл байсан. За энэ Библийн бус зан үйлийг протестантууд бол Библиэлд ийм зүйл байхгүй. Библиэлд бол хүн зөвхөн итгэлээр тийм ээ Бурхны нэгүслэр мөнх амийг хүлээж авдаг учраас тэр хүн ямар нэг буян үлдэж гавьяа байгуулснаа тийм ээ мөнх амийг хүлээж авдаг юм а. Харин зөвхөн итгэлээр зөвтгөгдөж Бурхны мөнх амийг хүлээж авдаг гэсэн энэ номлолыг баримтлаж байгаа учраас энэ Библийн сургаалтаас зөрчилдөж байгаа апокрифагийн олон сургаалуудыг бол тэд болоод эсэргүүцээд апокрифа Бурханаас өгөгдсөн үг биш ээ гэдэг зүйлийг бол хэлсэн ба. Тэгэхээр энэ purgatory гэдэг энэ зарчим бол 2 дугаар Макабчууд гэдэг номноос бол иш татсан ийм онол сургаалууд бол байдаг. За протестантууд бидний хувьд зөвхөн Библи буюу sola scriptura гэдэг энэ зарчмыг бол баримталдаг. Өөрөөр хэлбэл Библи бол эцсийн төгс эрх мэдэлтэй алдаа мадаггүй туйлын үнэн гэдэгт бид итгэдэг. Библийг бид өөрчлөх биш, харин Библи биднийг өөрчлөх ёстой гэдэгт бид итгэдэг. Бид Библиэд юу ч нэмэх ёсгүй, юу ч хасах ёсгүй. Харин бид нэмэх юм хасах юм бол бид бол гаж буруу сургаалтан болж хувирна. Хэрв хэн нэгэн Библиэлд ямар нэг ном нэмэх юм бол түүнийг бид буруу сургаалтан гэж шууд ангилдаг. Мэдээж Библи хүн аврагдахад тийм ээ Бурхны үслийг таньж мэдхэд Бурхныг алдаршуулан амьдрахад шаардлагатай бүхий л онол сургаал амьдралын мөрдлөг зарчмуудыг Библи хангалттайгаар бичсэн учраас Библи дангаараа бидэнд хангалттай гэдэг ийм зарчмыг бид баримталдаг. За дүгнэж хэлэхэд бидэнд байгаа хуучин гэрээний 39, шинэ гэрээний 27 ном, нийт 66 ном нь Библийн канон буюу албан ёсны Бурхны үг юм а гэдэг зүйлийг бид үнэ итгэж энэ 66 номоос өөр апокрифа номонд ач холбогдохгүй байх ёстой. Тэгээд бид Бурхныг алдаршуулахын тулд Бурхны үслийг таньж мэдж амьдрахын тулд хэн нэгэнд авралын сайн мэдээг хүргэхийн тулд бид энэхүү номонд байгаа агуулгаар ярихад энэ агуулгын дагуу амьдрахад энэ нь Бурхны өмнө биднийг зөвхт болгож ариусгаж байдгиймаа гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. За Бурхны үгийн талаарх доктрин гэдэг энэ сэдвийн хүрээнд бид үндсэндээ 7 хичээл үзсэн. 1-р хичээлээр Бурхны үг бичигдэх санааны талаар үзсэн. 2-р хичээлээр Бурхны үг үнэн байх чанарын талаар үзсэн. 3-р нь Бурхны үгийн эрх мэдлийн талаар бид үзсэн. 4-р нь Бурхны үг аврал болон Бурхны үслийн дагуу амьдрахад бидэнд хэрэгцээтэй бүх мэдлэгийг, ойлголтыг өгсөн учраас Бурхны үг дангаараа хангалттай гэдэг зарчмыг үзсэн. За 5-р хичээлээр Бурхны үгийн тодорхой байх чанарын талаар бид үзсэн. 6-р хичээлээр Бурхны үгийн өөрчлөх нөлөөний талаар 9 үр нөлөөний талаар үзсэн. 7-р буюу өнөөдрийн сүүлийн хичээлээр Бурхны үгийн албан ёсны чанар буюу Бурхны үгийн канон гэдэг талаар бид үзсэн. За ингээд бид дараагийн хичээлээр бусад доктринуудыг үзнэ. Эхний дараагийн хичээлээр бид Бурхны талаарх доктрин буюу бидний итгэдэг Бурхан гэж ямар Бурхан юм бэ гэдэг талаар бид дэлгэрэнгүй үзэх болно. Ингээд эзэн та бүгдийг ивэ дараагийн хичээл рүү уулзах хүртлээр түр баяртай.